Нэгэн улсын эзэн хаан улс орныхоо төв зам дээр аврах том чулуу байрлуулж орхижээ. Тэр чулууг зам дээрээс чухам ямар хүн зайлуулахыг харахын тулд хаан өөрөө ойрхонтой газар нуугдаад харж байвгийн. Замаар олон янзын хүмүүс нааш цааш явж өнгөрөх ба зам харгуугаа олигтойхон харж хандаад байж чаддгүй юм уу хаашаа юм бэ гэдэл улсынхаа хааныг чангаар муулан зүгцгэн. Гэвч тэднээс хинэн ч зам дээрээс тэр чулууг зайлуулах тухай бодсонгүй. Эцэст нь мөнөх чулууны дэргэд нэгэн тариачин эрс хатан зогсоод түүнийг мотор хөшин замын хажуугийн сувг руу түлхэн унгаж орхилоо. Гэтэл юу болсон гэж чулууны доороос хүүдий дүүрэн алт хааны захидлын хамт гарч ирэв гинэ. Тэр захидалд тэрхүү хүүдийтэй алт бол замд тээг саад болж байсан чулууг зайлуулж хайсны шагнал юм гэсэн байлаа. Бидний амьдралын замд тохиож буй саад бүхэн тохиолдлын бусаа. Энэ саадуудыг тойрч биш, тэмцэж давах тусам бид амьдралдаа олон зүйлийг олж авах болно. Иймээс ямар нэгэн саад бэрхшээлтэд тулгарсан бол битгий боож өгөөрэй.